Улсын онцгой комиссийн Говьалтай аймагт ажилласан байна. Тус аймгийн хувьд нийтдээ 12,919 малчинтай 7,183 малчин өрхтэй 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийтдээ 3,8 сая мал тоологджээ. За аймгийн аюулгүй нөөцөд 209 тонн өвс, 85 тонн тижэл, сумдын аюулгүй нөөцөд 622 тонн өвс, 223 тонн тижэл бэлтгэсэн ч дууссан байна. Хүрч чадахгүй айлууд бол байна. Манайхан ч одоо бас нөгөө наана ингээд билээрээ энэ үлжөө бас муу гарсан учраас хярдаа цусан лугаа одоо бас гарч байна. Бүр ямар ч одоо бүр бас хэцүү байхгүй. Бид нар бол ямар ч байсан тэгээд явган нүцгэн тэмээ морь малаар болоод одоо бололцоотой айлуудаа хүрч байна. Тэгээд явхаараа зэрэг ингээд цасны цуцаа ер нь бол гууж алхтаа энэ одоо хярдаа бол 1 м 20-с 1 м 50 см байгаа. За сумын төв дээр энэ тал газартаа бол нэг одоо 10-аас 17 см ийм одоо цастай байгаа. Тэгээд одоо ингээд зам даваа ингээд нөгөө бас хаагдсан юм үед ингээд ухаал ингээд маш тойруугаар лайлдаа очиж ийн л доо. Цаг агарын урьдчилсан мэдээгээр Тус аймагт энэ оны 2 дугаар сард илүү хүүтрэх хаваржилт хүндрэх төлөвтэй байгаамаа. За тиймээс өвсдөжл нэмж өгөхийг Тус аймгийн засаг дарга Ганс Илэм улсын онцгой комиссоос хүслээ. За үүний дагуу Говьалтай аймагт хувирсан өвсдөжлийн хэмжээг тус бүртэнд 100 тонноор нэмэгдүүлж 470 тонн өвс, 340 тонн тижэл олгохоор шийдсэн юм а. Ерөнхийдөө бол бүр их түндрэх гэж хэлснийг бодох юм бол нэг улсынхаа нийт хэмжээгээр харьцангуй энэ 12 сар хүртэл байгуул явчлаа. Тэгээ сая нэг хэдэн хоногийн үднэлээр нь малын хоригдлого гол энэ өдрүүд гарчлаа. Улсын онцгой комиссийн очсон дараагийн аймаг Ховд аймаг байлаа. Тус аймгийн хувьд сүүлийн өдрүүдэд өдөртөө 22-оос 30 хэм, шөнөдөө хасах 40 хэм давж цочор хөтөрж байна. За иймээс 28,000 шахан мал одоогийн байдлаар хорогдоод байна. Ховд аймгийн хувьд бол энэ жил их онцлогтой. Өнгөрсөн 100 гол хөвсний гарц юм уу байсан. Нийт нутгийн 70 гаруй хүн гантай. Бэлчээрийн одоо даац их муутай юм болсон. Тэгээд малын одоо тарах хүч муу байсан. За тэгээд 12 сарын сүүлээр бол одоо 1 сарын ихээр ингээд 10 хоног үргэлжилсэн. Бага хэмжээний цас нэмэгдэж орсон. За үүний улмаас бол зарим газараа бол одоо 2 см, гүн газараа бол 40 см юм цас орсон байна. За тэгээд бэлчээр өв сургамал учраас мал бол ерөөсөө идэх юм байхгүй. Байнгын одоо тижэл орсон ийм байдалтай байгаа. За цаг агарын байдлаар бол энэ жил нэг хөрсөндөө агаар 2 өршүүл дээ. Хөрсөндөө нэг 43 градус хүртэл баг гүдэрч байгаа. Өдөрт 38 ч юм уу те иймэрхүү засан бүрхүүлтэй. 20-с 25 яг үлжээний бүс нутагт бол нэг 25-с 30 см засан бүрхүүл дарагдсан байна. Бид одоо айлуудаа хүрэхэд их хүнд байгаа. Ямар ч байсан боломжоор хурж ажиллаж байгаа. За малын хорогдол энэ жил нэг 2038 толгой мал одооны байдлаар ингээд багуудаараа 38 толгой мал. Цаашдаа бол үргэлжлэх төлөвтэй байна. Өөрсдөө жилийнээс дуусч байна. За энд бол аймгийн засаг дарга онцгой байдлын чиглэлээр бас бидэнд дэмжлэг болго 600 болоос 200 тонн өвс, бензиний тусламж, эмийн багц хөргөж өгч байгаа. За сумын засаг дарга бас нөөц болцоог ашиглаад компаниудаа гэрээ хийгээд одоо зах зээл манайдар бол 7,000-аас 6,000 орн зарагдаад байгаа. Би хүмүүстэй гэрээгээ тээврийн хөлсөн дээр нь хөнгөлт үзүүлээд малчдад 5,000-аар зарж энэ боломж ашиглаж штэ. Өрөлтөд одоо өвсдөж бэлтгэж чадаагүй гол хүндрэл бол үүнээс болж байна. Тэгээд дээрэс нь одоо сүүлийн үед бол цагаагаар одоо нэлээд хөтөрч байна. За онцгой байдлын комисс за газар дээр нь одоо асуудлуудыг шийдэж байна. За Монгол Улсын засгийн газраас одоо шийдвэр гаргаж 8,000 тонн өвс одоо олчдод өнгөө тарахаар шийдвэр гаргасан. Мөн 6,500 тонн тижэл 50% хэмжээлтэй үнээр олохоор шийдвэр гаргасан байгаа. За энийг бас хуралдаа нэгээд аймагуудад болгож байна. Байдал хүнд байгаа учраас улсын нөөцөөс Ховд аймагт 400 тонн өвс хувирсныг 180 тонноор 250 тонн тижэл хувирсан байсныг 100 тонноор нэмэхээр шадар сайд инх төвшин шийдвэрлсэн юм а. Харин Баян-Улгийн аймгийн хувьд уулархаг газартаа 30-аас 40 см хүртэл цас орж ан амьтны бэлчээрлэлт хүндэрч улаан номонд орсон аргал янгар халиун буг зэрэг амьтад уулнаас бууж малтай хамт бэлчиж идээжлэх байдал ажиглагдж эхэлжээ. Иймд орон нутгийн зүгээс ан амьтдын өвлжилттэй холбоотойгоор тодорхой газруудад биотехникийн арга хэмжээ авах тул шаардлагатай 6 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх саналыг ч тавьж байсан юм а. Улсын онцгой комисс орон нутагт үргэлжлүүлэн ажиллаж байна.